сайн мэцгаана энэ өдрийн минь төргий. Сайн мэцгаана уу. 2020 оны эхний лайв өнөөдөр эхэлж байна. Сошиал медиа Tuesday. За өнгөрсөн онд бид нар 42 лайв бэлдэж хийсэн. Бүгд сошиал медиа маркетингийн сэдвтэй. Энэ онд ч гэсэн энэ одоо 40-20-оос бууруулахгүй байх зорилго тавьж байгаа. Бууруулахгүй 52 хүрэхтэй. 52 7 хоногтой байдаг жилийн өрн тэгэхээр 52 хүрэх юм зорилготой. За дээрэс нь өнгөрсөн онд бид нар бас подкаст хийж эхэлсэн. Подкастын хувьд бас 15 дугаар гаргасан байгаа. За нэлээд олон e-book-уд бэлдсэн. Тэгэхээр ерөнхийдөө өнгөрсөн онд бол бидний хувьд бол маш их ажилттай байсан. За маш олон их мэдээлэл бэлдсэн. Энэ онд дахиад тэрнээсээ бууруулахгүй байх ийм л төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тэгэхээр энэ хамгийн ихний лайвын минь төргий. Шинэ оны минь төргий. За өнөөдрийн сэдв. За өнөөдрийн сэдвээр хоёлаа Facebook сурталчилгаа ер нь өнгөрсөн онд бидэнд ямар сургамж өгвөө. Тэгээд бас энэ онд бид нэр юунд анхаарах хэрэгтэй тийм. Яг энэ он 20 он өөрөө Facebook сурталчилгааны хувьд бас нэлээд юутай асуудлууд их дагуулж магадгүй жил байгаа даа. Улс төр сонгуул янз бүрийн одоо арга хэмжээнүүд ихтэй. За дээрэс нь Facebook-ийн хувьд ч гэсэн өнгөрсөн онд үргэлжлүүлж эхлүүлсэн сурталчилгааны бодлого энэ юунд оруулж байгаа өөрчлөлтүүд тий хязгаарлалтуудаа бүр илүү нэмэгдүүлж магадгүй. Ингээд сошиал маркетингийн хувьд бол нэлээд асуудал гаргаж магадгүй ийм жил харагдаад байгаа. Тэгэхээр юусэн эхлээд өнгөрсөн онд бид нар юу явуул сурталчилгаа, Facebook сурталчилгаа явуулаад тэндээс гарсан туршлагуудаас харахаар юу ямар асуудлууд гарчээ. Ямар туршлага хоригдлуулв. За эндээс цөөн одоо тий ихний анхаарах ёстой энэ зүйлсүүдийн талаар ярилцъя. Дараагийнх нь болохоор 20 онд бас анхаарч ёстой бид нар юунд бэлтгэлтэй байх ёстой гэдэг. Энэ талаар бас ярилцвал зүгээр юм гэж бодлоо. Дараагийн лайв ч гэсэн ерөнхийдөө энэ сэдвэр бас хэд хэдэн лайв төлөвлөсөн байгаа. Тэгэхэд энэ сэдвэр ер нь цаашдаа бас ярилцах байхаа. Тий. Ярилцах сэдв ихтэй байх бах гэж бодож байна. Тий. Тэгээ үзэж байгаа хүмүүс манаас лайв гэд комент хийрээ. Лайв гэд комент хийх юм бол 2020 оны сошиал медиа маркетингийн календар очих байгаа тий. Календар бид нар бэлдсэн. Яг 20 оны нэг бүх саруудыг оролцуулсан. За саруудаас гадна тэмдэглэлт гол үйл явдлуудын зоож өгсөн. Дээрс нь тухайн саруудын гол онцлогуудыг бас нэг тодорхой хэмжээгээр бага хэмжээгээр сошиал маркетинг хэрэгтэй ийм мэдээлэлд оруулахар бэлдсэн. За энэ жил бол үйл явдал маш ихтэй. Нэгдүгээр сонгуул болно. За биднэрс бол асар их одоо нөлөө үзүүлэх байна. Хоёрдугаарт олимп болно. Дэлхийд даяараа тэгээд монголчуудын бас хүлээж байдаг тийм ийм арга хэмжээ спортын. Гуравдугаарт хөлбөмбөгийн Европын аварга болно. Дахиад бас том арга хэмжээ маш удаан үргэлжилдэг үзэгч ихтэй ийм арга хэмжээ. За тэгээд дээрэс нь хэд хэдэн өөр одоо арга хэмжээнүүдийг бид нар аль болох бэлдээд сошиал маркетингийн хувьд анхаарад төлөвлөгөөндөө оруулаад контентуудаа бэлдээд өчлөөд бэлтгэхээр ингээд оруулсан байгаа. Тэгэхээр тийм календар бас татаад аваарай, хэвлж аваад тавиад ажилдаа ашиглаарай гэдэг энэ зөвлөх байна. За тэгэхээр захирал эхний туршлага одоо 2000 оны тийм. Хамгийн түрүүнд бид нар 19 оны тийм. Хамгийн түрүүнд бид нар Facebook 100% бүхнийг найдаж болохгүй юм байна л гэж. Ерөөс бүхнийг 100% найдаж ерөөсөө болохгүй. Яагаад тэгэхээр Facebook-ийн хувьд маш их хязгаарлалтууд тавьж эхэлсэн. За сурталчилгаа батлагдахгүй байх тохиолдлууд асар их нэмэгдсэн. За дээрэс нь хүртээмж үнийн хувьд бас асуудлууд гарах магадлалтай. Органик хүртээмж бол буураад байна. Facebook-ийн төлбөртэй сурталчилгааны хувьд бас нэгжийн зардал өсөж магадгүй. Ялангуяа 20 онд бол бүрэн өндөр өсөх ийм магадлалтай жил гэж үзээд байгаа учраас тийм. За тэгэхээр ийм асуудал гарч магадгүй. Тэгэхээр зөвхөн Facebook битгий найдаа л гэж одоо хамгийн түрүүнд. Тэгэхээр бидний хувьд зөвхөн Facebook найдахгүй зөвхөн Facebook-аас бүх одоо хэрэглэгчийн лидүүдэн орлогоон борлуулалтын гол одоо сурталчилгааны сувгаан зөвхөн Facebook гэж ингэж үзэхгүй байвал илүү зүгээр санагдсан. Тэгэхээр энэ дээр бас манай үзэж байгаа хүмүүс маркетурд бас анхаараасаа гэж ингэж бодож байна. Тэгэхээр өөр ямар сувгууд байж вэ? Бид нар бол хамгийн түрүүнд
чатботд анхаарч байгаа. Яг ааха. Чатбот Үр дүн сайтай байгаа. маш сайн байгаа. Одоо яг манай зүгээр сурчлагын дэмжиж байгаа сурчлагын үр дүнгийн үзүүлэлтүүдийг сайжруулж байгаа хамгийн чухал зүйл чатбот байгаа одоогийн байдлаар. За дээрэс нь органик хүртээмжийг чатбот маш сайн нэмэгдүүлж байна. Манай вебийн хандлт чатботоос асар өндөр хандлт орж ирдэг болсон. За манай харилцагчтай хувьд ч гэсэн яг ижлэх энэ үзүүлэлттэй. Гуравдугаарт дараагийнх нь болохоор имэйл маркетинг бид нар анхаарч байгаа. Имэйл маркетингийн үр дүн тогтвортой бид нар байнгын одоо имэйл листээ сайжруулах, нэмэгдүүлэх, тэгээд тогтвортой одоо имэйл маркетинг хийх энэ одоо аргачлалуудыг маш их ашигласан. Өнгөрсөн онд бол манай веб хандлтын нэлээд чухал гол хувь имэйлээс орж ирдэг болсон. За дээрэс нь имэйлийн манай имэйл явуулж байгаа имэйлийн спам оноо маш сайжирсан. За ингээд одоо яг өөрийн листтэй хэрэглэгчтэй одоо зориулсан мэдээлэл явуулах өөрөө имэйл маркетинг гэвэл үнэхээр сайн үр дүнтэй байгаа. Тийм учраас аль болох Facebook-ээс гадна өөр сурчлагын сонголтуудыг маш сайн хийх хэрэгтэй. За нөгөө талаас Instagram байж болно. Instagram-ийн ер нь эрс өөрчлөгдсөн. Тэгэхээр яг 20 оны бидний анхаарах ёстой зүйлсүүдийн дунд ярилцах учраас тий Instagram одоо юу яа. За төр орхив. За 3 дугаарт LinkedIn, за нөгөө талаас бизнесийн одоо онцлогоос хамааруулаад Pinterest маш сайн сувг байж магадгүй. За Google хайлтын системд угаасаа анхаарч шаардлагатай тий. Ингээд ярих юм бол олон маркетингийн сувгууд байж болно. За өөр шинэ сувгууд байж болно. Подкаст маркетингийн дахиад хэрэглэгчд мэдээлэл хүргэх шинэ сонирхолтой ийм сувг байж болох юм байна гэдэг талаар бид нэр 15 6 подкастын дугаараас гарч байгаа үр дүнгээ харах юм бол маш сайн гарч ирлээ. За ингэхээр уулын сонголтууд их байна. Тэгэхээр зөвхөн Facebook битгий яг Facebook-ийн үр дүн сайн байгаа хэвээр байгаа. Гэхдээ энэ байнга одоо ингэж үргэлжлэхгүй байж магадгүй тий. Тийм учраас дараагийн бакап бусад одоо сувгууд дээр анхаарал хандуул тэрнийг ашиглаж эхлэв гэж хэлмээр байна. За тэгээд үзэж байгаа хүмүүс маань лайк гэж комент чийд календараа татаад аваарэ. За дараагийнх нь болохоор биднэрт хамгийн их тулгарсан асуудал. Facebook сурчлага батлах, режект хийх, батлахгүй удах, эсвэл бүр батлахгүй одоо зогсоох тийм ингээд ийм асуудлууд асар их гаргадаг болсон. Энэ жил 19 онд бол байнга тохиолддог. Ялангуяа эхний хагас, эхний улирал бол бүр хамгийн их асуудал үүсгэсэн. Эндээс авсан маш том сургамж юу вэ гэхээр сурчлагаагаа эртхэн бэлдээд батлуулаад бэлэн байлгаж байл гэдэг. Яаралтай сурчлага өнөөдөр эхлүүлэх ёстой сурчлага байвал өнөөдөр сурчлагын захиалга өгчөөд нөгөөдөг чинь батлагдахгүй удаад тий. За тэгээ батлагдахгүй удснаас болоод асуудлууд үүсэд сурчлагын гол одоо үр дүн хугацаа өнгөрөх ийм тохиолдол гарч байгаа бол запас хоногтой бэлдээд батлуулаад автсан байж байл гэдэг. Тэгэхээр энэ дээр заавал анхаарах хэрэгтэй байна. Энэ жил бүр ихсэх байх гэж бодож. Батлагдахгүй байхын захиалга ер нь юун дээр их хөвчлэн батлагдахгүй. За хамгийн түрүүнд нэг шинэ журам гаргасан Facebook. Яг тэн дээр зарим хүмүүс сайн анзаарахгүйгээс болж асуул гараад байгаа шүү гэлээ. Юу гэхээр одоо ялгуурлан гадуурхахгүй байх гэдэг ийм одоо тийм амлалт бид нэр өгөх ёстой, акцепт хийх ёстой, тэрнийг зөвшөөрөх ёстой тий. Тэрнийг зөвшөөрөхгүй анхаарахгүйс бол сурчлага батлагдахгүй, бүр сурчлагын аккаунт идэхгүй болох ийм тохиолдол гарсан. За хоёрдугаар бодлого өөрчлөгдсөн. Гуравдугаарт Facebook өөрөө монгол хэлийг дэмжиж шалгаж хяндаг болсон. За тэр нь өөрөө бидний ашиглаж байгаа үг хэллэг янз бүрийн юмнаас болоод сурчлагын батлагдахгүй байх тохиолдол гарсан. Хамгийн наадсах жишээ лайк, шеэр, коммент бич гэсэн ийм текстийг сурчлаганд ашиглахгүй байх нь хамгийн ихний ажил байна. Дээрс нь сурчлаганд ашиглахгүй байх тохиол одоо бүтээгдэхүүнүүд байна, үйлчлэгнүүд байна, тэ сурчлага явуулах боломжгүй. Тэгээ эднэр дээр бас айлшгүй анхаарах хэрэгтэй байна. Тэгэхээр ерөөсөө бидний хувьд манай сурчлага өмнө болж исэн болох ёстой гэдэг ойлголт биш. Өмнө нь бэлдээд батлуулаад найдвартай болгоцсон тийм запас хоногуудтай байх ёстой гэдэг энэ нь бол зайлшгүй одоо анхаарах ёстой зүйл юм байна гэж ойлгосон. За дараагийн зүйл бидний сургамж авсан 3 дахь дараагийнх нь болохоор бид нар хамгийн их ашигласан, дээрэс нь хамгийн их үр дүн авсан энэ Facebook сурчлагын функц. Энэ юу вэ гэхээр lookalike audience буюу ижил төстэй сегмент.
Энийг хамгийн их ашиглаж байгаа бид нар. Хамгийн сайн үр дүн авчирч байгаа. За өөрөөр хэлбэл Facebook-ийн алгоритмыг сайн өөртөө ашигтайгаар ашиглаа л гэсэн. Facebook бидний талаар маш их мэддэг. Би жишээлбэл 2006 оноос хойш гэхээр 14-5 жил Facebook ашиглаж байна. Өдөр болгон мэдгүй бүр цагаар биш юм а гэхэд маш их удаан хугацаа Facebook зарцуулдаг. За эндээс миний талаар Facebook 14-5 жил өдөр болгон надтай уулзсан хүн шиг л мэдээлэл авч байгаа. Мэдгүй тэрнээс илүү бах. Одоо бүр илүү те. Тэгэхээр маш их мэдээлэл бидний талаар цуглуулж байна. Маш их мэдээлэл цуглуулж байна гэдэг чинь юу гэсэн үг гэхээр танай хэрэглэгчдийн талаар Facebook маш сайн мэдж байгаа л гэсэн үг. За танай хэрэглэгчдийн талаар Facebook мэдж байгаа юм чинь тэр хүмүүсийн ерөнхий одоо ижил төстэй ерөнхий шин чанаруудыг бүгдийг маш сайн мэдж байна. Өөрөөр хэлбэл танай гол хэрэглэгчид хамгийн үр дүнтэй, хамгийн идэвхтэй пэнүүд чинь бүгдээрээ ер нь ямархуу зүйл сонирхож үзээд байна, тэ? Тэднэртэй төсөөтэй хүмүүс нь ямар хүмүүс вэ? Өөрөөр шинэ хэрэглэгчийг олох боломжтой. Тэгэхээр ерөнхийдөө танай хэрэглэгчдийн талаар маш сайн мэдж байгаа юм чинь танай хэрэглэгчтэй ижилхэн хүмүүсийг бас тэр дор нь олоод ирэх боломжтой л гэсэн үг, тэ? Тэгэхээр яг энэ одоо төстэй ижил төстэй сегментийг сонгож олох ийм боломж Facebook маш сайжирч байгаа, алгоритм бүр сайжирч байна. Дээрээс нь бидний талаар маш их мэдээлэл цуглуулж байгаа учраас энэ боломж нь илүү сайн нэмэгдээд байгаа. Тэгээ энийг бид нар ашиглагаас аргагүй ашиглаарай. Энэ бол хамгийн одоо бидний хамгийн сайн үр дүн авчирсан энэ сурчлагын аргачлалын нэг байсан шүү, тэ. Тэр энэ бол бас илүү сайжирна л гэж үзэж байна. Тийм учраас тэрнийг ашиглаарай гэж хэлмээр байна. Тэгэхээр энэ талаар бид нар бол өнгөрсөн жил хэд хэдэн удаа лайв хийсэн. 2 баг 3 жил. Тэгээ 2 удаа илүү дэлгэрэнгүй наривчлсан заавар зөвлөгөөнүүд бэлдсэн тий. Тэгэхээр эндээс бас авч үзээрэй гэж ингэж хэлмээр байдаг. Цахим ном бас байгаа шүү дээ тий. Сурчлагын талаар. За дараагийнх нь болохоор төсөвтэй бас нэг тий төсөвтэй холбоотой яг би энэ бол 100% одоо тийм зөв одоо баталгаатай гэж хэлж чадахгүй. Гэхдээ бидний зүгээр сурчлагын явуулахад анхаарсан нэг зүйл юу вэ гэхээр daily budget-аас илүү lifetime budget буюу нийт төсвөө оруулах нь сурчлагын нэгжийн зардалд санаар нөлөөлж байгаа юм шиг санагдсан. За өөрөөр хэлбэл өдөрт $5 гэсэн төсөв зохиос илүү 30 өдрийн нийтдээ $150 сурчлага явуулах шүү гэдэг энэ төсөв сурчлагаагаа анх эхлүүлэхдээ оруулж өгөх нь сурчлагын нэгжийн зардал сайн нөлөөлөх юм магадлал байгаа юм шиг харагдсан. Тэгэхээр энийг бас туршаад үзээрэй гэж хэлмээр байгаа юм тийм. Тэгэхээр яг тийм байлаа шүү зөвхөн тэрнийг ашиглаарай гэж хэлж байгаа юм биш. Ялангуяа илүү $3-4 мянган ч юм уу маш өндөр төсөвтэй Монголын стандартаар бол тийм. Ийм сурчлагынуудын хувьд илүү одоо өөрчлөлт гарах юм магадлалтай харагдсан. Тэгэхээр энийг бас ашиглаж үзээрэй, туршаад үзээрэй гэж хэлмээр байна. За дөрөвдүгээрт нь үгүй сүүлийнх нь 5 дугаарт нь тийм. За сурчлага наривчлал, оновчлал хийх дахиад нэг өөр асуудал. Нөгөө талаас сурчлагын чин агуулга текст хэлж байгаа одоо тэр мессеж өөрөө нөгөө персона гэдэг сурчлагынхаа гол сегменттэй яаж ярилцаж, хандаж, харилцаж тэдний нөгөө нэг юм хөндүрцэг хэрэгцээтэй байдлыг гогдож харуулж байна тий. Энэ өөрөө сурчлагын үр дүнд асар сайн нөлөөлөл. Өөрөөр хэлбэл сурчлагынхаа текстэнд маш их анхаараач гэж байна тий. Сурчлагын оновчлол хийх нэг хэрэг сурчлагч өөрөө чанартай үр дүнтэй байх шаардлагатай гэдэг энэ дээр бас анхаарах хэрэгтэй. Бид нар яг энэ талаар бас нийтлэл e-book live бэлтжсэн ер нь ямархуу байдлаар текстэн дээр нь анхаарах вэ гэдэг. Тэгээ энийг бас үзээрэй. Яг энэ тал дээр бас тодорхой хэмжээний мэдээлэл өгөх болов уу гэж бодож байна. Нөгөө талаас та текстэн дээр заавал анхаарах хэрэгтэй. За нөгөө талаас Facebook хоёр янзаар тексттэй сурчлагынхаа текстийг бэлдээд ийм нөгөө A/B тест хийх юм боломж олгосон. Би өөрөөр хэлбэл би сурчлагын текстийг эхлэлийг нь арай өөрөөр хоёр янзаар сурчлага бэлдээд хуулингийн тест хэлбэрээр явуулаад Facebook хамгийн үр дүнтэй байгааг цааш нь үргэлжлүүлээд аваад явчихаар иймэрхүү A/B тест хийх юм боломж Facebook гаргасан. Энийг бас ашиглаж болно тийм. Тэгээ шууд энэ л хамгийн одоо үр дүнтэй сайн байх гэдгийг яг одоохондоо мэдэхгүй байгаа бол хоёр янзаар үзэж болно гэсэн үг тийм. Тэгээ нөгөө персонатай зориулсан хөндүрцгийг нь олсон текст бичгийн тулд персонагаа гаргах хэрэгтэй. Персонагийн талаар бид нэр өнгөрсөн жил маш их ярьсан тий. Цахим ном байгаа. Татвар аваарай. Зураглал бэлтгэх талаар бид нар бас л
олон удаа ярьсан. Энэ жил бас дахиад сайжруулах санаатай төлөвлөгөөтэй байгаа. Тий. Тэгээ тэрнээс гадна хөндөөр цэгийн талаар дахиад Facebook-ийн хувьд бас нэг юм юу гаргасан, шинж журам гэдэг юм уу одоо policy бодлого өөрчилсөн. Энэ юу гэхээр хүнээс асуулт асуусан сурчлагыг текст бүхий сурчлагыг ер нь зөвшөөрөх юм болсон. Өөрөөр хэлбэл би чи өвдөд байна уу? Ханаа төрсөн үү? Тэ? Ийм асуудалтай байгаад байна уу? Жим минь чи нэмэгдээд байна уу гэдэг ч юм уу тэ? Иймэрхүү асуулт асуусан сурчлагыг ер нь Facebook зөвшөөрөх юм болсон. Тэр бас энэ дээр бас анхаараарай гэж хэлмээр байлаа тэ. Текстэндээ анхаарах хэрэгтэй учраас асуулт гэхээсээ илүү статистик дурдвал нөгөө хүнтэйгээ бас холбож өгөх юм боломж бас байгаа юм шиг санагдав. За тэгээд комментийн тал дээр бид нар бас юу сурсан бэ? Комментиг ер нь ихэнх яг энэ бол ингээд бидний одоо хувийн туршлага гэхээсээ илүү ажигласан зүйл. Ихэнх хүмүүс сурчлагаа явуулахаар нөгөө сурчлагыг нь харахаар комментиг нь ерөө сайхрахгүй сурчлагаагаа төсвөөнд байгаа л зоол хайцсан харагдаад байна. Тэгэхээр ерөөсөн комментиг зүгээр одоо хайхрахгүй орхитгол болох хэрэгтэй сурчлагаан дээр. Өөрөөр хэлбэл янз бүрийн сөрөг сурчлага байх юм бол танай сурчлагын үр дүнд шууд нөлөө үзүүлэх юм магадлал асар өндөр. Ихэнх хүмүүс танай сурчлагыг хараад шууд худалдаа авалт хийж чадахгүй одоо хийхгүй ч магадгүй. Хүмүүс энэ талаар юу ярьж байгаа гэдгийг комментээс харах магадлалтай тий. За комментийг үзсэн чинь янз бүрийн хүмүүс сөрөг сэтгэлдлүүд бичсэн байх юм бол танай талаар эргэлзэж эхэлнэ л гэсэн үг шүү дээ тий. Тийм учраас комментээ маш сайн хар сөрөг комментууд байгаа бол бүгдэрэг нь устгаад бай гэсэн үг биш. Гэхдээ яг бодит хэрэглэгчийн гомдол янз бүрийн худлаа хар PR троллуудын коммент хоёрыг ялгаж салгаад тэн дээр яаж хандах уу гэдэг энэ юугаа байн өдөр болгон хийж байлаа. Яг бодит хэрэглэгчийн гомдол бол та тэр дорн шийдвэрлэж байгаа маш сайн үйлчлэгээтэй мэтэр харуулах боломж бас тэр чинь сөрөг коммент гаргаж өгч байгаа байхгүй тийм. Нөгөө талаас троллууд байх юм бол устдаг блок хий, бан хий тэр л хамгийн шудраг, хурдан маш сайн шийдвэрж болох ажил. Тэгэхээр комментиг заавал анхаарч бай. Тэгэхгүй бол болохгүй. За, сүүлд нь эцэст нь. Ер нь болохоор 20 он асуудалтай жил болно. Болох бах. Янз бүрийн зөвхөн Монголын сонгуульоос гадна Америк, Оросын сонгуул, ерөнхийлөгчдийн сонгуул болно. Facebook-ийн хувьд энэ дээр асар их асуудал гарсан. Facebook-ээс өнгөрсөн яг энэ 7 хоногт хүлээн зөвшөөрсөн нэг зүйл юу гэхээр Трампыг сонгуульд ялахад Facebook нөлөөлсөн. Зүгээр ерөөсөө шууд утгаараа нөлөөлсөн. Одоо манайх бол Трампыг бид нар ялуулсан юм байна гэдэг хүлээн зөвшөөрсөн. Одоо Facebook-ийнхэн өөрсдөө. Тэгээ энэ жил Трампыг ялуулахгүй байхын тулд бид нар ажиллаж бас болохгүй. Тэг байгаар нь байлга гэдэг ийм л юм ярьж илээ. Өөрөөр хэлбэл Facebook улс төрийн сонгуул янз бүрийн нөлөөлөл асар өндөр байна гэдгээ мэдсэн. Тэрнийг янз бүрийн сөрөг байдлаар ашиглахгүй байх талаас нь бас янз бүрийн арга хэмжээ, хязгаарлалтууд, бодлогын өөрчлөлтүүд юмнууд хийх бах. Тэгэхээр энэ тал дээр бол бид нар зайлшгүй бас бэлтгэлтэй байх хэрэгтэй. Бэлтгэлтэй байна гэдэг нь ер нь янз бүрийн асуудал гарах юм бол 50 бай. Зарим эрхсэлтнүүд бүр 50 байхын тулд йог одоо энэ бясалгалын төсөөр хичээл гэсэн иймэрхүү мэйл зөвлөгөө өгж илээ. Өөрөөр хэлбэл асуудлыг дагуулах байх шүү л гэх тээ. Нөгөө талаас зөвхөн Facebook битгий найдаа гэдэг энэнийг заавал анхаар. Ийм л хоёр юмыг л одоо эцэст нь хэлмээр байдаг. За тэгээ үзэж байгаа хүмүүс маань лайв эд коммент чийд манай бэлдсэн сошиал медиа маркетингийн календарыг татаад аваарэ. Энэ сурчлага маань зүгээр байгаа. Үгүй дуу янз бүр юм. Дуу зүгээр байна гэсэн. За тэгвэл 19 онд сургамжууд юм байл. Захирлаа 20 онд яах хандлага ажиглав? Яг 20 онд яг өнөөдрийн лайваар бол хэдүүлээ 20 онд ер нь өөрчлөлт юу байж болох вэ? Тэ? За бид нар юунд бэлдэх вэ? Юу анхаарах вэ гэдэг дээр ярилцсан. За цаашдаа ч яг энэ сэдвэр бас нэг хэд хэдэн одоо лайвууд бэлдэж ярилцвал зүгээр юм шиг санагдсан. За эхнийх нь 20 он сонгуулийн жил улс төр. Бидний ажилд маш их нөлөө үзүүлэх байх гэж би бодож байна. За нэгдүгээрт Facebook интернет орчин ерөөсө тэр одоо улс тэр чигээрээ сонгуулаар амьсгалах шинжтэй байна тий. Ерөнхий Монгол улсын ерөнхийлөгчийн шинэ жилийн мэндчилгээ 31-ний 12 цагаас одоо
1-ний 12 цаг гэх юм уу да тий. Шинжлэлийн мэдлэгээний хамгийн сүүлийн өгүүлбэр ихтэл сонгуулийн ер нь энэ жилийн уур амьсгалыг тодорхойлж байгаа шиг надад санагдсан тий. Зээл тэглэнэ, шийдвэр гарцсан гэдэг үг. Тэгэхээр одоо тэрнээс хойш ер нь энэ зээлийн талаар ярьж байна. Их хурлч зүрийн ард түмэн бүгдээрээ л ярьж байна. Ерөнхийдөө нэг иймэрхүү одоо янз бүрийн ийм одоо мэдээлэл янз бүрийн асуудал ер нь зүйлүүд их гарах бах. Тэр нь өөрөө ингээд интернет орчин байнгын одоо иймэрхүү талцуулсан тий янз бүрийн мэдээлэл шууганаар ингэж одоо дүүрэн байлгах ийм л одоо шинж бол угаасаа байгаа. Болдог угаасаа л сонгуулийн жилүүд болдог зүйл тий. Энэ жил ч өөрчлөгдөхгүй илүү харин интернет илүү л одоо давлгаал болох баг. Тэгэхээр ийм байгаа учраас дээрэс нь он гараалаа угаасаа ихэнх улс төрчид нэр дэвших гэж байгаа хүмүүсийн хувьд сурчлагын янз бүрийн юмнууд хийж эхлэх баг. Тэгээ ер нь одоогийн байдлаар сонгуулийн сурчлагын хамгийн гол зүйл бол хамгийн гол талбар гэдэг юм одоо сувг тий. Энэ фэйсбүүк л байна энэ жил. Яаж бодоод. Үн зардал талаасаа тэр за дээрэс нь хүртээ хэмж энэ талаасаа фэйсбүүк сонгуулийн сурчлагын хамгийн гол талбар байна. Тэгэхээр ерөөсөн бид нар энд бэлтгэлтэй байх хэрэгтэй маркетруудын хувьд. Бид нар бол одоо улс төр биш одоо маркетингийн талаар л ярина шүү дээ тийм. Бэлтгэлтэй байна гэхээр одоо нэгдүгээр бид нарт нөлөөлөх хамгийн чухал нөлөөлөл нь юу болж харагдах вэ гэхээр миний бодлоор бол сонгуулийн фэйсбүүкийн төлбөртэй сурчлагын нэгжийн зардал нэмэгдэх баг. Яагаад тэгэхээр өмнө нь сурчлаганд одоо зарцуулагддаггүй байсан сонгуулийн хэмжээний сонгуулийн сурчлагын зардал төсөв фэйсбүүк рүү цутгана. Энэ өөрөө нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Одоо эрэлтийг гэх юм уу тийм эрэлт нэмэгдүүлнэ. Эрэлт нэмэгдэхээр үн өсдөг энэ зүгээр л ердийн зарчим. За өнгөрсөн ерөнхийлөгчийн болон 16 оны сонгуулиар яг сонгуулийн үеэр сонгуулийн эд сурчлага явж явах үеэр бол үн нэмэгдсэн ийм тохиол харагдаж байсан. Тэгэхээр тийм учраас одоо бидний хувьд бол үн нэмэх, зардал жоохон өсөх ийм асуудал гарах юм юунд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Гэхдээ Аз болоход нэг ийм манай улсын одоо сонгуул чинь 6 сар гээд бас дуусчих واخ. Тэгээд 7 сарын 1 гээд дуусчих واخ. За 7 сарын 1 гээд дуусчихна. Бусад улсууд одоо Америк мөнгөч бол бүтэн жилийн үргэлжлэх юм байлээ. Тэгэхээр бидний хувьд бол Азтай хагас жилийн л ажил. Дараагийн хагас жил, хоёр дахь хагас жил бол нэг тийм асуудал авчрахгүй байх гэж бодож байна. За үннээс гадна ер нь яах бол гэж та өнгөрсөн жилдээ үннээс гадна фэйсбүүк одоо өнгөрсөн жил ч гэсэн ажиглагдсан нэг зүйл фэйсбүүк дээр улс төрчсөн, талцуулсан, үнэн худал мэдэгдэхгүй асар их мэдээлэл фэйсбүүкээр дүүрээд ирэхээр хэрэглэгчдийн хувьд фэйсбүүкээс залхах өөр сонголтууд, өөр тишээ, өөр одоо платформуд тийм ер нь фэйсбүүкээс зугтах ийм юмнууд ажиглагдах байх. Тэгээ энэ чинь маркетингийнхэн дахиад хэцүү болно. Нөгөө зорилттой хэрэглэгчд хүмүүстэй мэдээлэл хүргэх, нөгөөдөл нь фэйсбүүк дээр байхгүй бол хаанаас олж авах уу гэдэг асуудлууд гарч ирнэ. Байсан ч гэсэн бага хугацаа өнгөрүүлээд авах юм бол дахиад адилхан бидний бэлтгэж байгаа контентуудыг бага хэмжээгээр л одоо хэрэглэл үзэж шарна гэсэн үг шүү дээ, тийм. Тэгэхээр энэ талаар бас нэг ийм асуудал. Тэгэхээр дахиад адилхан нөгөө нэг зөвхөн фэйсбүүкт найдаж болохгүй өөр арга хэрэгслүүдэд хадгалаад авч одоо хэрэгжүүл турших юм боломжууд нөгөө талаас олох байх гэж байна шүү дээ. Тэгэхээр та одоо зөвхөн фэйсбүүкт найдаж болохгүй гэдэг чинь шүү дээ. Тэгвэл Instagram ер нь ямар байх вэ? Бас сурчлагын энэ жилийн 20 оны сурчлагын хоёр дахь одоо чухал одоо анхаарах хэрэгтэй зүйл Instagram-ын талаар ярмаар санагдсан. Яг тэр сайхан би нэг мэдээлэл харсан. Facebook-ос гаргасан. Тэн дээр Instagram ер нь өнгөрсөн 17 оны Facebook-ийн төлбөртэй сурчлагаас олсон орлогын асар бага хувийг нь Instagram эзэлдэг гэсэн ийм таар. Тэр үед баг 40-50 тэрбум доллар Facebook сурчлагаас олж байхад Instagram 15 сая долларыг нь Instagram-аас олсон гэсэн ийм харц үсэн тоо харсан юм. Өөрөөр хэлбэл Instagram-ын сурчлагын үр дүн тэндээс орж байгаа орлого тэр үед асар бага байсан. Гэхдээ 19 бол арай өөр дүр зураг харуулж харагдчихжээ. Өөрөөр хэлбэл Instagram дээрээс орж ирж байгаа сурчлагын үр дүн, Instagram дээр сурчлагын төлбөртэй сурчлагын үр дүнд гарч байгаа engagement те ирж байгаа лидүүд, хандлтуудыг харахаар
эрс нэмэгдэж байгаа юм тренд харагдаад байгаа. Өөрөөр хэлбэл бид нар Instagram-д анхаарал хандуулахаас аргагүй тий. Instagram үр дүнгийн, Facebook-ийн сурчлагын үр дүнгийн, төлбөртэй сурчлагын үр дүнгийн хувьд бас чухал сувгуудын нэг болж өөрчлөгдөж байна л гэсэн үг. Тэгэхээр энийг бас бид нэр 20 онд зайлшгүй хараад үзээд тэгээд цааш нь өөрсдийнхөө ажилд ашиглаад явах хэрэгтэй юм байна гэж харсан. Нөгөө талаас stories бас тий. Stories хүн болгон хэрэгжилж байгаа. Хамгийн хэрэгтэй. Instagram дээр ер нь зүгээр дагагчаа нэмэгдүүлэх хамгийн зөв арга бол stories хийх л байна. Тийм. Ерөөсөө ганцхан одоо хамгийн зөв сонирхолтой stories хийх. Тэгээд stories дээр 19 онд бол үнэхээр Facebook асар их юм байсан. Одоо Instagram гэх юм уу да тийм. Маш олон сонголтууд, маш олон одоо шинэ боломжууд гаргаж ирсэн. Тэгээд тэр нь өөрөө бид нар ч гэсэн тэр яг одоо энэ талаар бас л лайв янз бүрийн заавар нийтлүүд бэлтэж оруулсан санагдаж байна. Тэгээд эндээс харахаар хэрэглээ маш сайжирсан байх Instagram stories-ийн хэрэглээ. Дээрс нь ингэж бас дахиад Facebook-ээс гаргасан нэг мэдээлэл би харсан. Stories-ийн хувьд сурчлагын боломж маш их байгаа гэсэн юм даа мэдээлэл. Өөрөөр хэлбэл сурчлагын боломж маш их гэсэн нь юу гэсэн үг гэхээр ерөөсөн сурчлагын одоо зай завсар юу н одоо нийлүүлэлт нь хангалттай байгаа эрэлттэйгээ харьцуулах юм бол тийм нийлүүлэлт нь асар одоо илүү эрэлтээс хамаагүй илүү байгаа гэсэн энэ одоо юу мэдээлэл харсан. Өөрөөр хэлбэл яг одоо stories хямд зардлаар өндөр үр дүнтэй сурчлагаа явуулах ийм сувг байх магадaltaй л гэж үзээд байна тийм учраас stories дээр анхаараарай. Stories хамгийн гол одоо сурчлагын үр дүнг авчир сувгуудын хямд зардлаар авчир сувгуудын нэг байх болов уу гэсэн ийм бодол байна. Тэгэхдээ stories дээр бас нэг сүүлд нэмэгдсэн ийм нэг шинэ боломж байна. Яг stories-ийн хувьд болохоор стандарт stories сурчлагын хувьд 15 секундын сурчлага явуулах боломжтой байдаг. Видео сурчлага тийм. Carousel хэлбэрийн team сурчлага stories дээр явуулах боломжтой юм байна гэж би ойлгосон. Одоо боломжтой болсныг харсан. Тэрний үс үг гэхээр би 45 секундын урттай видео сурчлага бэлдсэн бол тэрнийг 15 секундын 3 stories хэлбэрээр тийм 3 хэсгээс бүрдсэн stories сурчлага хэлбэрээр ийм явуулах боломжтой. Ийм шинэ боломжийг харсан. Тэгэхээр ер нь бол stories дээр сурчлага, төлбөртэй сурчлага явуулах ийм боломжуудыг байнга шинээр нэмж оруулах юм байна. Яагаад тэгэхээр нийлүүлэлт нь хангалттай их байна, эрэл жоохон бага байна. Тэгэхээр Facebook ч гэсэн энэ дээр маш их анхаарах байх гэж бодож байна. Facebook-ийн stories хэсэг бас их гоё болсон байгаа шүү дээ. Яг Instagram шиг. Тэгэхээр Instagram Instagram дотроо Facebook stories хэсэгт нь зайлшгүй анхаараарай л гэж ингэж хэлмээр. Тэгэхээр 20 оны ерөөс гол зүйл маш олон үйл явдлуудтай тэр дундаа сонгуультай энэ нь өөрөө бидний сурчлагын хүртээмж, үн зардал энэ зүйлүүдэд нөлөө үзүүлэх баха. Тэр энд эртнээс бэлтгэлтэй бай гэж хэлмээр. Ийм л байна. За, пэйж яаж стори хийдэг вэ? Утсаар гэсэн байна. Өөрийнхөө пэйж руу оронгот профайл зураг байгаа. Профайл зургийн дор нэг нэмэх тэмдэг байгаа цэнхэр өнгөтэй. Тэр нэмэх тэмдэгэн дээр дараа нь сторис хийх боломжтой. За өөр асуултууд байвал хүмүүс маань бас асууж болно шүү. Үзэж байгаа хүмүүс маань тэгээ лайв гэд комент хийрээ. Лайв гэд комент хийх юм бол сошиал медиа маркетингийн 20 оны календар очих байгаа. За ерөнхийдөө хоёулангийн ярих юм. Өнөөдрийн байдлаар энэ одоо ингээд өндөрлөе. Яг манай подкастыг бас сонсоорой. Лайв яг ингээд тогтож үзэж амждаггүй бол фитнес, замын төгжрөл, тийм алхаж байхдаа подкаст сонсч болно. Бид нар аль болох подкастаа нэгд өдөр болгон оруулахаар ингэж одоо төлөвлөж бэлтэж байгаа. За подкастын хувьд ч гэсэн лайв дээр ярьсан зүйлүүдийг ярьж байгаа. Дээрэс нь календар татаж аваарай лайв гэж бичээд. Календарын хувьд бид нэр өөрсдөө хэрэгтэй ер нь бол бидний туршлагаас өдөр болгон заримдаа санаж байх ёстой өдрүүдийг аль болох оруулахыг бодсон. Та ч гэсэн манай маркет руу ч гэсэн өөрсдийнхөө салбарын тэмдэглэлт өдрүүд өөрсдийнхөө одоо бас онцлог өдрүүдийг нэмж тэмдэглэж аваад ингээд ашиглаарай л гэж ингэ зөвлөхөр байна.
За тэгээд манай подкастын нэр болохоор social media marketer-аас social media marketer гэдэг байгаа. Бас натхаас гэдэг хайхаар гараад ирнэ тийм ээ. Apple Podcast, Google Podcast, Spotify аль нь байна. Тэгээд манай веб дээрээс эсвэл манай пэйж дээрээс постуудаас бас аваад ашиглах боломжтой. За ингээд дуусгав тий. Дараагийн 7 хоногт 4 дахь өдөр бас буцаад уулзъя. Ааха. Сонирхолтой сэдвээр тэгэхэд ярилцгаал юм тийм ээ. За. За бүгдэнд баярлалаа үзсэн хүмүүст. За баяртай.